Oh shit. За минь түргий. Гацлаг яах вэ? За сайн уу чамтай ажил ярмаар байна. Дугаараа өгнө. За гараадгая. Вау, гадаа амир гоё дулаахан байна. Би. Oh, be. Oh, shit. За. Тэнийг голоо зэчгэн. За тэгээд бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэ юун талаар ярихсан бэ гэхлээр одоо нэг хүмүүс маралгүй байна. Хоёрт гэвэл жоохон одоо нийгмийн тийм болохгүй байгаа ч юм уу те. Нийгмийн талаасаа болохгүй байгаа ч юм уу. Тэр талаасаа хүмүүс нь одоо аюу хүүхэнтэйгээ аюу амар миний л одоо хувьд амар харьцаж байна. Тэгээд хүн дор дороо ухамсартай байгаасай лээ гэж би бас бодож байна. Тэгээд хүний ухамсар өөр болохоор хүний ухамсар өөр болохоор тэгээд хувь хүн өөрөө яаж амьдрах вэ те? Тэр талаасаа болохоор өстөж бодож. За нийгэм талаасаа юу гэж бодож байна гэхлээр би одоо нийгмийн сүлжээнд ингээд одоо тэ юу гэмээр чинь дээ одоо зэн ёо дөш. За сэтгэл санаа жоо тиймэрхүү байна. Тэгээд нийгэм талаасаа гэвэл одоо хүнтэйгээ аягүй амар муухай харьцаж байна. Ягаад ч юм одоо өөр хүнд гаргасан уураа одоо бусдад гарах ч юм уу те өөр тохиолдсон амар уурд одоо одоо дотор амар хүн ингээ дотор амар ингээ бачимддээ штэ. Бачимддаг шиг одоо бачимдонгол уураа одоо хинд гаргая даа гэж бодоол те. Тэгэл тэр уураа яг ингээд те гаргая даа гэж бодсноо шал өөр хүнд очил пас гэл уураа гаргах чинь тэр нь аягүй амар надад таалагдахгүй байна. Нэгэн талаасаа хоёр тэгвэл энэ хүүхдийн хүчирхийлэл гэж одоо цагт амар байна. Тэгээд хүүхдийн хүчирхийлэл дор дороо ухамсартай байгаасай лээ гэж би бас бодож байна. Тэгээд заавал ингээд хүүхдүүдэд те эцэг эхчүүд нь анхаарад хүмүүжил талаас нь ингээ анхаардаг ч юм уу хүнтэй ингэж харьцах хэвээр миний хүү одоо тийвэл болохгүй шүү, ингэвэл болохгүй шүү, энийг хийвэл болно шүү гэж хэлдэг ч юм уу те. Тэгээ хүнтэй яг ингээд зөв харьцах хэрэгтэй. Тэгээд заавал хүнтэй зөв харьцлаа гэд миний хүү одоо хараал хэлж болохгүй. Хоёрт гэвэл заавал те өөрийнхөө буруу юмаа хүнд чихж болохгүй гэд өөрийнхөө ингээд уурыг хүнд гаргаж болохгүй талаас нь бас үзэх хэрэгтэй. Тэгээ гурав тэгвэл одоо нийгэмд болохгүй юмнууд зөндөл байна л та. Хүүхдийн хүчирхийлээс ахуулаад улс төрчд одоо юу хийж гин улс төрд нь юм хийхгүй байгаа учраас монголчууд айгүй их ядуурл болж гин. Хоёрт гэвэл монголчууд айгүй их ядуурл болж ихтэй болж гин. Тэгээ монголчууд ажиллаад бас ажилласныхаа яриар бас цалингаа авч чадахгүй байна. Хувь хүн ягаад ч юм айгүй их монголчууд айгүй их стресстэй байна. Стресстэй байгаа учраас архиталт нь ихтэй байна. Тэгээд архиталтаас гаргана гээл улсын хурлын гишүүд ярьж байна. Тэгээд
хүн арх ууж болно, хүн ухамсартай байх хэрэгтэй. Өнөөдөр би өнөөдөр амралтын өдөр доо яг найзуудтайгаа гаргаад сингдэг ч юм уу те. Найзуудтайгаа ингээд дөрөгч өнөөдөр ингээд гарч ганц л удаа ингээд хэрэгтэй. Тэгээ хүмүүс бас зарим нь ингээд айгүй их архинд ороод донтоод те. Тэгээд энэ архины хууль бий болгоно. Тэгээд хүн болгоно арх уусан хүмүүсийг одоо хүн болгоныг ивэчээл, ирүүжүүлээл те. Заавал ингэ ёсгүй байх гэж би бас бодож байна. Хүн яг алдаж явна, арх ууж болно тэгээд заавал арх уулаа гэх тэр хүнийг заавал шууд ивэчээл, ирүүжүүлэхүр ивэчээл хий чин те. Чи өнөөдөр тэг маргааш 3000 төгрөг төлөхгүй бол чи шууд цаашаа ингээд орно. Гэт өөр арга байхгүй. Тэгээд яг чинь миний бодлоор бол хоёр тэгвэл цагдаа нар ажиллаа хийх хэрэгтэй. Тэгээд угаасаа өөрийн зорилго нь Монгол улсынхаа төлөө зүтгэн гинтээ ингээд Монгол улсынхаа төлөө зүтгэн те. Цагдаа нар нь иргэдийг ойлгох хэрэгтэй. Иргэдэн цагдаа нарыг ойлгох хэрэгтэй. Заавал цагдаа гээл те тэд нарыг заавал одоо тэд нар хүний төлөө амьдраад байгаа биш үү тийм үстэй. Заавал ингээл цагдаа нараар чи ингэж болохгүй заавал ухамсарлуулж ээж те ингэх ёсгүй гэдэг ч юм уу. Тэр талаасаа айгүй тийм энэ одоо хүмүүсийг заавал юм болохоор л ирүүжүүлэх рүү авч явах ч юм аар гэр нь мэддэхгүй. Тэгээ маргааш нь 3000 төгрөг төлж чадахгүй тэр хүмүүс нас би яах гэж уудаа өнөөдөр гэж боддог ч юм уу те. Тэр талаасаа айгүй тийм юм зөндөө байгаа. Тэгээд би өөрөө айгүй мэдэрсэн учраас ярьж байгаа юм шиг гэдгийг бас энэ ташим тандаж хэлнэ. Би өнөөдөр хүмүүсийн комментиг уншихтай биш. Би өнөөдөр өөрөө яг юу бодож байна? Хүний төлөө биш, би өөрийнхөө төлөө амьдарч байгаа учраас би өдөөтөрчтэй хүрж байна. Хашаа би надад бол хүмүүстэй адилхан хүмүүс зовлон тоож би адилхан зовлон тоочно тэгээгүй. Би адилхан хашаагаа түрээсэж гинөө түрээсэж 50,000 төгрөгөөр сарын 50,000 төгрөгөөр түрээслээ явна. Тэгээд тогныхоо мөнгийг хоол ундны мөнгө гэж ингээд бас шорлог зархаас өөр арга байхгүй учраас ингээд заав шорлог зардаг. Тэгээд зогсох баар байхгүй, баар сав байхгүй учраас бос шорлогнууд нь яг баар сав гэж ингээд нийтж тараа явцгаачдаг. Тэгээд миний хувьд болохоор яг тэгээд очие гэсэн баар байхгүй. Тийм учраас энэ тэнүүгээр ингээд яваад цагдаа нар нь хөөцөлтөөд те. Ингээд чи өнөөдөр энэ зогсож болохгүй гэж зарим тэгдэг. Зарим нь болохоор айгүй их ойлгодог цагдаатай бас баярлдаг гэдэг энэ системд хэлмээр байна. Тэгээд зарим хүмүүс нь хэлдэг л дээ. Цагдаа цагийн найз шүү гэж хэлдэг л дээ. Зарим нэгэн цагдаа нар надад өс хонзон санаад зарим ингээд ачуулж исэн үе байгаа. Шорлогны тэрийг шууд ингээд яг нэг удаа сануулсан те. Тэгээд би өөр газар зогсох газар байхгүй. Намайг өдөөс үнэтэй жоохон зогсчих би дөнгөж ирж гэнэ гэд тэгж би оройн 10 цагаас гараад бүр үеийн 5 цагаас ирдэг. Тэгэхэд юу тохиолдог вэ гэхээр намайг шууд намайг тийм үед шууд ирээд зогч авдаг, зоддог, дээрлэхэд юмар одоо юу гэдэг чим хэл амаар доромжлоод те ийм хүмүүс зөндөө байдаг. Тэгээд зарим нь болохоор шорлог идчихэд шорлогныхоо мөнгөийг өгөхгүй шууд машинтайгаа цугтаадаг ч юм уу тийм үе зөндөө байгаа. Тэгээд би өөрөө бас өрөнд орно. Тэгээд бас цагдаа нар нь яг тийм амир яг ингээд чухал үе ингээд юу яхахлаар чухал ингээд намайг ингээд зодоод дээрлэж байгаа үед бол намайг бол цагдаа нар нь болохоор хогчин гэдэг. Яагаад хогчин вэ гэхээр чи зөвшөөрөлтэй юм уу? Чи энэ чи энд өнөөдөр зогсох тий албатай юм уу? Чам зөвшөөрөл байгаа мó гэдэг утгаар цагдаа нар намайг хаахаас үздэггүй, хүн гэж үздэггүй. Тийм учраас би энүүнд хандаж хэлэхэд зарим нэг цагдаа нар нь бол намайг ойлгодог. За жоохон зогсчод энийг зодон цохоо болдог. Жоохон зогсчод ингээ яваараа гэдэг. Тэгтэн би заа гэдэг. Тийм учраас би ингээ цагдаа нар бас намайг хаяа зарим нь болохоор ингэдэг. Чи фэйсбүүкээр одоо юу гэдэг юм бэ гэж зарим тэгж ирж тэгдэг. Би өнөөдөр амьдрах гэж яваа хүн. Би хүн. Яг тэгвэл надад те иргэний үнэмлэх байна. Би өнөөдөр хүн гэсэн хувьас тэгж надад намайг ядлах Монгол хүн би бол Монгол хүн учраас Монголдо амьдарч байгаа болохоос биш би хужаа өнөөдөр шорлог зараад хэдэн төгрөг 1500 төгрөгөөр шорлог зараад өдөртөө нэг 40 хэдэн 50 хэдэн шорлог зараад тэр нь хоолндоо явна материалны мөнгөндөө явна намайг нэг амар их мөнгө олдог би нэг тэр амар их цалин авдаг гэж бодож байгаа хөөгүй би мөнчрөөр амьдарч байгаа
сараа яг мөнгө цуглуулад идчихмаа зохицуулаад ингээ өдөр болгоод яг хүн хооц өмсөх нь ойлгомжтой, хүн амьдрахын төлөө идэх нь ойлгомжтой тий. Намайг өнөөдөр дижитал байсан торлол арахгүй би өнөөдөр манай аав ээж тий төрсэн аав маань байсан болоод би өнөөдөр ингэж яваач өгөөч хинч мэдэхгүй энийг төсөөлөхгүй хүний амьдралыг хүн хизээж төсөөлөхгүй намайг зөвхөн хүмүүс юу яаж хардаг вэ гэхээр за энийг нэг мангар юм тий угаасаа л ийм мангар юм тэнийг юм байдаг байж л байдгийн тэний шордог нохооны мах юм уу муурны мах юм хизээж хүн нохооны махаар шорлог хийж биэндээ өөртөө бузар хийдэггүй. Зарим хүмүүс намайг мэдчихээ бол өглөө хар үүрээ 7 цагаас би Динжин мянга руу явж өглөө болгон би автобусны буудлын дээр зогсож Динжин мянга автобусыг хүлээж би Динжин мянгагийн буудлаас очиж Динжин мянга цахаас очиж шордогныхаа махыг авдаг. Энэ хүн болгон зарим нэг хүмүүс мэднэ. Зарим нэгэн ойлгохгүй чи маха хаанаас ч авдгийг шорлогоо яаж ч хийдгийг. Хөө хүн тэгж бодгол авлаа. Би ч бодгол би ч одоо тий миний оронд өөрхөн байсан бол би тэгж бодсон шүү дээ. За энийг юм ч одоо юуны ч махаар хийдэг юм билээ тий. Шорлогоо одоо яг ямар орчинд яаж хийдэг ч юм билээ тий. Тэр хинч мэдэхгүй. Би ч төсөөлөхгүй, тааш төсөөлөхгүй гэдэг чигээр би хэр өөрийнхөө оронд байсан, таны оронд байсан бол би өөрийгөө тэгж үзэх байсан. Тийм учраас үгүй юм шүү. Би дандаа байнга Динжин мянгаас очиж шорлогныхаа материалыг авдаг. Тэгээд хоёр тэгвэл цагдаа нар чи юуны ч махаар хийдэг ямар орчинд хийдэг тэрийг юмдгүй чи бичгээр гаргаад те гэж хэлдэг. Тэгэхэд нь би шорлог болон бичиггүй хаяа нэг шорлон бол бичтэл байх л та те шорлогтой адилхан бүгдөө шорлогнууд зөндөө байна. Тэр шорлогнуудаа яагаад ингэж нэг удаа би ачигдчихсэн шорлогныхаа тэрийг мэрэгтэй бүр ингэж намайг бүр тэр цагдаа маргааш нүчтэн юу лээ үрд өдрөнд занжсэн. Тэгээд маргааш намайг бүр ингээд албаар ирж те нөгөөний цагдаа намайг за энэ удаад явчих бай тэр ахын чамайг ойлгож байна гэдгсэн чинь тэр бүр намайг тэр цагдаа явуулахгүй занжаагаад намайг бүр ачуул инээж яагаад ачуулсан. Тэгээд маргааш нэрэнгүүдээ яагаад ачив юм гэдэг ингээд бүр инээгээ цагдаа нар нь иргэн хүнийг ойлгоно гэсэн учраас цагдаа болсон гэж би ойлгодог тийм үстэй. Тэгээд бол цагдаа өнөөдөр иргэн хүнийг ойлгохгүй бол өөр иргэн тэр хужаа гадаад тэр дотоод ч юу те тэр хүмүүс нь юу гэж яах гэж монгол хүнийг ойлгох юм бэ? Монгол хүн мөн чанар нь байхгүй хахад тэр нэг хужаа нар тэр нэг гадаад нар нь хизээч бид нарыг ойлгохгүй бид нар хизээч хөгжихгүй. Ягаад гэвэл цагдаа нар иргэн хүнийг ойлгохгүй зөв хүнийгээ заавал буруутгах нь. Яа буруутгах гэж юм? Би юус энийг ойлгохгүй байгаа. Айл дээр манад хулгай орсон. Би энэ хашаа яа 50,000 төгрөг түрээсдэг. Би манад хулгай орсон болохоор би дуудлагсан болохоор биш те. Би зүгээр тэрүүгээр хурд өгөөгүй штэ. Тэгэхэд тэр цаг хоёр цагдаа тэр хоёр юуд надаас юу авч байгаа байхгүй юу? Ам өвчиг авч байгаа байхгүй юу? Яагаад хэдэн цагт яасан те? Бид манад хулгай орсон үнэ. Тэд нар нь өөрсдөө бүгдээр ирээд үнэн учрыг ингээд зураг мөрөг аваад манад ингээд хулгай орсон үнэн ингээд зураг мөрөг нь батлаад аваа явчаад очиод байцахдаа юу байцаасан бэ гэдэг чи хуурамч мэдүүлэг өгсөн. Танад хулгай ороогүй, чамд утас байгаагүй, чамд ийм юм байгаагүй хэлсэн. Тэгэхэд би тэр хоёр цагдаа өөрөөсөө ойлгоогүй. Тэгэхэд нодор тэр дарамт үүсэж байгаа хойлоо дайр. Тэр цагдаа намайг коридорт өшгөлж байгаа. Яагаад бид зүгээр байж байгаад бид өөдсөндөө бид тэр хүн дуудлага өгөөгүй штэ. Цагдаа хүнд үйлчлэх нь нэгт цагдаа хүний төлөө үйлчлэх нь ойлгомжтой. Яг цагдаа бол адилхан л эргэн үнэнхт амьдрах гэж цагдаа болсон. Тийм үстэй Монгол хүнийхээ төлөө зүтгэх нь би өнөөдөр тийм хүн нэг ялгарлан гадуурхахгүй нэгт цагдаа хоёр тэгвэл нэгт ялгарлан гадуурхахгүй хоёр тэгвэл эргэн хүнийг ойлгох хэрэгтэй. Гурав тэгвэл хүнийг баян ядуугаар хизээж харьцахгүй адилхан харьцах тэгшэр хэрэгтэй. Адилхан харьцах. Эндэж би хандаж хэлгээд яагаад надад тийж ялгарлан гадуурхсныг би өөрөө ойлгоогүй. Өрөөндөө орчоод намайг бүр чи яагаад ийм юм? Чи яагаад нүрийн будцсан? Тэ тэр цагт өнөөдөр манад хулгай орсныг л байцаа болохоос ш миний хувь хүн талаас нь хизээж тэр хүн цагдаа намайг тэр цогт
ямар учраас хэдэн цагт яагаад тулгаан орсон те гэж л асуух болохоос биш тэр цагтаа намайг яг нүрээр босч те чи яагаад ийм гэж хизээч тэр 2 цагтаа тэг асуух надад ирэх байхгүйсэн тэгж яхад би тэр 2 цагтаа үүндээ яах ч аргагүй байсан учраас 2 цагтаагийн өмнөөс бол юу хашгирсан байгаа тэр 2 цагтаа ч хүртэл над руу баал маш идээд нэг нь бүр өшгөлсөн тэр 2 цагтаа байжээж яагаад тэгээд нам ингээ заав болоход яагаад би юус ойлгоогүй тэгээд манай тулгаан орсон нь бол үнэн байсан тэгээд ядуу хүн тэ өнөөдөр аригчин хүнд яагаад гол үйлчлэхгүй аригчин хүн манад чожиг эвдлээд манад өнөөдөр ороод миний юмыг зөвшөөрлгөө ороод манайх ингээд чож эвдлээд байхгүй өөр цоож эвдээд ороод юм хулгаалаад тэр хулгаалсан юм зараад арих аваад уусан тэр хүн яагаад зүв болно гэж тэгээд юм алдсан хүн өнөөдөр Монгол буруудж байгаа байхгүй юу энийг би өөрөөсөө Монгол ойлгохгүй байгаа 2-т 3-т 4-т гэвэл нийгэмд ээж аваараа тийж байгаа хүмүүс байна. Чүгээр амьдарч байгаа хүмүүс байна. Би ганцаараа өөрийгөө өнөөдөр би өөрөөрөө ягаад ч юм эцэг ихгүй те аавгүй гэдэг талаас авч үзээгүй. Би өнөөдөр өөрөөрөө л болгож ирж байгаа хүн. Тийм ч хүмүүс угаасаа мэднэ. Өөрөөрөө л болгож байгаа. Хинээс ч би 100 төгрөг гуугаагүй. Би өнөөдөр хэцүү үед нь өвлөн болохоор хар орон дээр өөрийнхөө муусан тэр өмсөхгүй хувцнуудыг зараад ингээд амьдэрдэг байсан. Нүүрснийхээ мөнгийг олох гэж ингээд амьдэрдэг байсан. Хоёрт гэвэл яг үед амар тий ганцаараа одоо яаж яриад би үнэн хэцүү байсан. Хинч надад тэр үед тусчих гэсэн хинч зориогүй надад 6 гаргаад инээгээд ханаага тий дэрдүр гарахтаа амар эвгүй санаад нэстэй нөгөө сарч юм ач юм бэ штэ амьд байсан юм уу үхээгүй юм уу үхээч гэж яах шиг хүн очлонд тий сайхан амьдрах гэж тий өнөөдөр тий хүн болгон хүмүүстэй хүн болгон өөрийгөө ингээд аваа явуучих тийм тэгшэрхтэй байх хэрэгтэй хоёрын хэдэд зааснаар үлээ хүн амьд явах хэрэгтэй гэдэг шиг бид тэр хуулийг баримжилж явдаг. Тиймдээ ч өнөөдөр хувь хүмүүс нь намайг юу гэж бодно те яан уу энэ өөрсдийнх нь дур. Тиймдээ ч би та бүхэнтэй зарим нэг талаасаа бахархдаг. Ягаад ч надад те амар айгүй хүч чадал өгдөг. Тиймдээ ч би өнөөдөр өөрийгөө зоригжуулаад өөрийнхөө төлөө би амьдрын хүн намайг доромжлоо гэд би яг тэр доромжлынх нь хэрээр болчихгүй гэдэг талаас нь би өнөөдөр амьдэрдэг. Тэгээд би хинээс ч юу ч гуугаагүй үдэ зэрэгтэй амьдарч ирсэн. Амьдарсаарч байх болно. Би ягаад ч олон надад тийм амир хүмүүсийн занал хийл надад зөндөө байгаа. Зарим нэг шорлон дээр ирж бүр зоддог. Эртээч хүртэл шалгаан зарж авдаг. Өчтөрч хүртэл шалгаан зарж авдаг намайг ирж бүр доромжлоод зодоод өчтөр нь бүр зодоод нэг хаанхан төмөр замын цагдаа гэсэн нэг караоке эндэрд би цогцолтой кастлын тэгсээ төмөр замын цагдаа би гэдэг ингэж тэгсэн шорлогон бүр мянгаар идэх гэдэг би тэр цагдаад би цагдаа тэгэд хосор жамаа минь би чамааг мэдэн шүү чамаа зүгээр одоо суу машинд би чамааг зүгээр аваа явна тэр цагдаа өөрөө тэр караокед уучаад шал сохтуу гарч ирээд намайг доромжлоод мянгаар шорлог идэх гэдэг ямар шаардлага байхгүй чинь тэр цагдаа өнөөдөр тэр ажлаа хийгээгүй зүгээр архитал явж байгаа. Ажлаа хийжсэн бол шал ур за би ингэж одоо чи энэ тэрийг хэлнэ. Тэгээгүй тэр учраас тэр цагдаа төрийн тий би цагдаа гэд намайг би цагдаа шүү гэд намайг бүр ингэ дарамтлсан. Тэр өнөөдөр төрийн цагдаа бай. Тэр өнөөдөр ажлаа хийгээгүй архитал явж байгаа учраас би тэр хүнд мянгаар хязгаарч шорлог өгөхгүй. Би 1500 төгрөгийн төлөө өнөөдөр шорлого зараад 15 төгрөгийн төлөө өнөөдөр цалингаа авах гэж яайдаа 1000 төгрөг таач хүрсэн гэсэнтэй бол тэгсэн болохоос ч би тэр за энэ цагдаа дараад намайг энэ одоо энэ чинээс хөөн тий дад энэ намайг зан хэлчиндээ гэж бодоод би тэр хүнд хизээч би хинд ч өнөөдөр өдий хүрсэндээ би хинч долдгонж үзээгүй. Долдгонж хоёр нүур гаргаж үзээгүй. Цагдаа бол цагдаа хийвэр явах хэвээр цагдаа хүний амьдрал ойлгох хэрэгтэй.
Иргэн хүн цагдаа болсон тий яг цагдаа болсон тий тэр юугаа ойлгох хэрэгтэй. Одоо шинээр баг цагдаар гарч ирж байгаа л да. Эртэл шинээр дахнаас ирсэн ч нүний цагдаа байсан. Намайг бүр шалган дээр ирээд бүр хүмүүсийн дээр намайг шууд ирж заамдж аваад бүр намайг цогсон. Тэр цагдаад би бол дахиад тэр цагдаагийн ээж нь хэд өдөр байлаа эзэг. 2 4 дахь байлуу 5 дахь өдөр 4 дахь юм уу 5 дахь байсан. Гэтэ цагдаа дахиад над дээр тэгж намайг дахиад тэгж заамдаж авч тэгээ дахиад шууд намайг ирж өчргөө намайг ирж тэр цагдаа тэр чи бага хүмүүс харж байгаа байхгүй яг хакны тэр чи би зогсож чам тэр өчргөө ирж машинаасаа гарч ир шууд намайг заамдаж авч тэр хан руу ингэж юу яаж чи чамааг хин зогс гэсэн энэ чинь зайл гэд намайг бүр зодсон тэгж яах дэрэгд одоо энэ цугийн сорлог зарж байгаа энэ ах бүр намайг дэрэгд харж ирсэн би бүр баттай юм тэр камерын хүртэл яг өөдөөс харж ирсэн тэр цагдаа бүр намайг хүн ууралж болно цагдаа нар ууралж болно уура заавал тий мөнчгөрөөр ингээ явж байгаа одоо намайг ядуу үнийг тий заавал энэ нэг ядуу юм угаасаа л ядуу юм энэ угаасаа л ингэж амьдрсан мар юм тий өвчнөө солиотой юм энийг л дээрлэх юм би уура энүүнд л гаргана гэсэн тий би цагдаа айгүй их амар гомдож гин тэр цагдаа бус цагдаа намайг үнэхээр хөөчлаарай би заавал цагдаа нарыг буруутгах гэсэндээ биш үү би дөрөвд үндэ хэлэх тэр цагдаад үндэ гомдож байна би нэрийг мэднэ л дээ гэтээ энэ дээр бол нэр зохгүй тий одоо намайг цагдаа нар тэгэл багтай чи лайер одоо юугаа хуцаад байгаа юм бэ тий юугаа хуцаад байгаа юм бэ гэд ингээл багт ирж намайг багт дарамтлал болт тий би дарамтлуулаад зөндөө дарамт нодод байсан дарамт угаасаа үдсээр үдий зэрэгтэй хүрсэн учраас би нэгт бол би бодохдоо ингэж бодсон байхгүй айгүй би багаас ингээ амьдрал үдсэн байж болно гэтээ би өөрийнхөө зовлон гэж хизээч бодохгүй яг хүн өөрийнхөө төлөө амьдрах нь үнэ осож юм чи өнөөдөр амьдрах нь үнэ чи өөрийгөө тэжээх нь үнэ чиний дээр өөр чиний төлөө гэсэн хүн хизээч гарч ирэхгүй хүн хүнийг гэхгүй бол чи өнөөдөр өөрийгөө гэхгүй бол хүн хизээч чамаа гэхгүй гэж юм гэж өөртөө би бардам өдөржингөө хилдэг би хаяа хаалгач хойшлчихэд өөртөө өөлдөг дуу чихэндээ үчихэд би өөлдөг хаяа нуулгүй хэлэхэд нулимсаа би цадтлаа өөлдөг өөрийгөө нэлмснаа таньдаг би өнөөдөр тийм би заавал ингэж амьдрах юм заавал өнөөдөр шатаг цагдаа нар ингэж үзэн ядагдана хүмүүст ингэ үзэн ядагдана зодуулан байр ингэж амьдрах ёстой юм уу би хүн яг муу юм гэсэн бодол маань өнөөдөр яг тэр үед нэлмсэнд маань нэлмс цадлаа нэлмс дууслаа би үйлэн боддог чи өнөөдөр заавал гэж хүмүүс зөрчлүүлэн барин хүмүүс зодуулан барин тий цагдаа нар ингэж зөрчлүүлэн барин ингэж тий араамдаа зуулган барин ингэж амьдрах ёстой юм осорч юмаа гэж бодог би нэгэндээ ингэж амьдрын гэсээр ирсэн энэ ертөнцөөс хүн ганцхан амьдрын би яадаг аав байхгүй төрсөн аавыгаач би мэдэхгүй аа маань амьд ч юм уу өгсөн ч юм уу мэдэхгүй аав маань ч байхгүй би өнөөдөр намайг гэсэн хинч байхгүй төрөл садан хинч байхгүй гэсэндээ өнөөдөр би өдөр зэрэг төвж өнөөдөр намайг бүртээ адил ээж аваар тижээлж явж байгаа тэр хүмүүс чи тийм сайхан амьдрал хийсэн блээ өнөөдөр хизээч ингэж шорлог зарж явах ч байсан юм уу явахгүй ч байсан энийг хинэж мэдэхгүй тийм учраас би ганцхан бог тий аавтай байсан ч болоосоо байлаа тий өнөөдөр намайг ганцхан л хүмүүс ойлгосоо би ямар хүмүүс вэ гэхэлэр цагдаа нар ягаад намайг цагдаа нар ойлгосоо гэж би зүрх сэтгэлээс боддог вэ гэхэлэр тэд нар тий хэнийг ч ялгуурлан гадуурхаж би өнөөдөр хинт ч ялгуурлан гадуурхаж ингэж харьцахгүй бид нар баян ядуу ялгаагүй ингэж тэгш эрэхтэй харьцна гэж төрийн өмнө тангараг өргөсөн хүмүүст би айгүй их итгэж байсан. Нэрэн шүү. Цагдаа нарт би айгүй их найддаг байсан. Бос хинт ч би найдаж хинэгч за яг уу зарим хүн баян айлын хүмүүстүүд намайг ирж зодож болно. Тэгээ би яг тэр өдөртөө зодуулаад хүчгүй л амьд хэвэрэл л штэ би. Асууж юмаа гэсэн юм уу? Хүчгүй л бол амьдрал юм. Амьдрал яг баялаг
Тиймдээч би хүчгүй л амьдрал хүн хүний гарт хүчгүй хүн шиг тий хүчин зовлонгүй хүн шиг өөрийнхөө явсаар байгаа ухыг хүсдэг. Яагаад гэвэл тий хүн өөрөө хараа Монголд яагаад амьдрах болохгүй болсон юм бэ? Нийгэм нь яагаад ингэж өөрөө амьдрах маань зөвхөн юм бэ гэдгийг би айгүй эмзэглэж байна энэ дээр. Тэгээд цагдаа одоо ямар нэгэн задуулчлаа инээ тэрэ хулгай орчлоо гэдэг дуулган цагдаа нар дээр очино. Тэнгүүд энэ цагдаа нь хогчин чиний буруу яах гэж чи шорлог зарсан? Яах гэж чи тэрчээ байсан? Миний энэ дааж авсан, өмжилж авсан энэ газраас зайл, торнил. Тийм цагдаа нар аюу их байсан. Тэгтээ би айгүй тэднийг өрөөс ойлгоогүй. Хоёрхан цагдаа байсан. Нэг нь намайг бүр тэгж занал хийж яагаад ачуулж байгаа байхгүй юу? Тэгж чад би өрөөс ойлгоогүй. Нэг өдрийн орлогыг маань хурааж авч яах юм? Бос цаавар чинь зөндөөл тэгж за ойлгох гэх юм шүү. Зөндөөл тэгж хулгай хийгээд худлаа яриад уусад зөндөө мөнгө итсэн хүмүүсээ яаж чадахгүй гэж мөнчөрөөр амьдарч байгаа шорлог зааж байгаа хүнийг ирж тэгж орлогын хураан сүрдүүлж те орлогож хураан бид чи юу вэ гаргаад тэр гэж хийж те хэрэг бидх юм хураалахгүй бол заамдаж авч зохиож содож би хөрөөс энийг ойлгохгүй байна. Яагаад намайг гэж тэгээд байгааг би юус ойлгохгүй. Бус зөндөө шорлогыг зүгээр зогсоогоо л байхад яагаад намайг ганцхан хүлгэж аваад осорч юм аа гэж навдээ ирж тэгээд байгааг би юус ойлгохгүй байна. Би бодохдоо сайтан амьдрал ойлгоно. Яг энэ нэг юм өнөөдөр амьдрах гэж л яваа. Ямар ариг зараад байгаа юм уу? Үгүй шүү дээ хор зараад байгаа юм уу? Миний шорлыг идэд хүмүүс хордоод өгцсөн юм уу? Үгүй шүү дээ. Тийм. Тэгээд айгүй хэцүү байна. Гэхдээ хэцүү хэлээг байна гэд чи яах ч юм бэлээ. Угаасаа хэцүү байсаар исэн. Өдөр зэрэгтэй одоо ч хүртэл хэцүү байна. Надад өөрчлөгдсөн юм нэг ч алга. Цагдаа нар нь эргэн үнийгээ ингэж те ядуугаар нь баян ядуугаар нь ингээ харьцаад баян хүмүүстэй хизээч цагдаа гэж харьцаж чадахгүй. Дэлгэхээр яад нэг юм уу шорлог чад яад нэг торгочи нэг юм ил гарах галан дээр ингэ шарж явах албатай ч биш. Тэгээд ирж зодно. Цагдаа нар нь ингэж ядсан нэг ирж зодоод байгаа юм чинь зүгээр ахт нь ирж зодоод байгаа юм чинь өөр бус тэр гадаа дотоод хүчээр нь бол монголчууд зодондөө ойлгомжтой шүү дээ. Энэр би хатуу байлээ. Тэгээд бүх цагдаа муул юу яасан тач биш. Бүх цагдаа нарыг буруутгасан тач биш. Хоёр цагдаа л байгаа. Тэгээд яг хоо би хэрвээ би өнөөдөр цагдаа байсан бол би өнөөдөр хизээч ядуу хүнийг дээрлэхгүй тэр хүнийг яад тэр хүн тэгж амьдрал өөрөө болчихвол болоо штэ. Монголын нэг хүн маандсантэй яг өөрөөрөө болгоод ингээ явж байгаа маа нэр төрийн хэрэг гэж би бодох байсан. Тэгээд энэ хэсэг дэлгэд цагдаагийн 2 дугаар хилцсэн 2 дугаар хилцэд баярлалаа. Бямголын цагдаагийн хилцсэн цагдаа нарт баярлалаа. Намайг ойлгоод хороолын эцсийн цагдаа нартаас баярлалаа. Тэгээд хоёр цагдаа бол би үндэ дараагийн удаа бол би нэр гэтээ одоо тэр намайг тэр занаад ачуулсан тэр цагдаа ойд харагдахгүй л байлээ л дээ. Шорлог нь ирж харагдахгүй байлаа. Тэгээд цагдаа нараас өөрчлөгдсөн жилээ. Тэгээд би ямар ингэж хандаж хэлэхэд би ямар шүн олсон хүмүүст хоол зарж байгаас хүмүүст арх зараад хүмүүсийг ингээд тоноод юмын хулгай хийгээд ингээ яваад байгаа биш шүү. Би амьдрах гэж яваа хашааны хэсэг сард нь яаж өгöd 50,000 төгрөг яаж өдрөө хаалыг болгоно гэд бож байгаа. Тэгээд бас айл болсон хон айлд бол зөндөөл юм орно. Гэрийнхаа нэг
гэрээ одоо яаж дулаалчих уу, яаж одоо хөдөнд нь яаж дулаалаа, дулаанд нь яаж одоо нэмгэлчих үү гэж бодно тий. Гэлгар цаас хэдэн төгрөглөө гэрийн гэлгар авч хэдэн төгрөнд авчих юм дэмэлээ гэж цаасангаа цуглуулж тэгээд нөө тусалж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхдээ бас ташимд хандаж хэлэхэд хүн хүнээрээ дутдаг юм шүү гэдгийг бас энэ ташимд хандаж хэлмээр байна. Эцсийн удаа хэлэхэд зүгээр л инээнсгэл хүн амьдралын төлөө хүн өнөөдөр зүдэржээж масантаа шингэжээж амьдралыг ойлгодог. Амьдрал ойлгоогүй хүн бол хүнийг хизээч ойлгохгүй хийж аваад хичээж байгаа баярлалтай хүмүүс л хизээч хүнийг ойлгохгүй. Худлаа нэг том утас байсан, худлаа нэг мөнгөөр аагсан, худлаа нэг те ажлаараа ингээд гайхуулсан юм хүмүүс байдаг. Тэгээд та хэрвээ миний оронд та түүний оронд яг түүн шиг те амьдарч байсан бол та яг яах байсан бэ гэдэг маш сайн бодорой гэдэг бизнес чинь хэлмээр байна. Тэгээд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэцгээе. Тэгээд хүүхдийн хүчирхийл бага байх болтугай. Та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Намайг энэ чим тандаж хэлэхэд тэр хоёр цагтаа намайг бас хэлсэнд маш их уучлаарай. Тэгтээ би нэг хогом шүү. Тэгээд муу юм болохоор цагдаа нар гэдэг тэгээд байгаа юм би биш. Зүгээр л өөрийнхөө тий зодуулсан би тэр үед яг ямар учраас зодуулсангаа би өөрөөсөө ойлгоогүй намайг шууд ирээд заамтаж аваад зодсон учраас би өнөөдөр ингэж хэлсэн. Зарим цагдаа нартай баярлаа. Юунд вэ гэхээр өчтөр амар гоё байсан. Ягаад үнцөд амар гоё зогссон. Зөвөр зогсож нэг ах цагдаа ярьж байгаа байхгүй. Дөнгөж зөвөр зогсож хаад нэг бүргэнтэй тийж ах. За айгүй амар хүрх хайштай цагдаа ахмадууд цалтаа ч юм уу хөшөндөө ах байсан. Тэгээд тэр цагдаа маш их баярлалаа. За сэрч юм аа. За энэ жоо зогсож явна шүү гэдгсэн. Тэгтээ айгүйх байсан. Одоо ойлгож штэ. Тийм үстэй. Тэр залуудаа одоо нэг залуу цагдаа би өмнө нь хэлэхэд ойлгохгүй. Тэд нар зүгээр сэтгэлээ хөрлөлөөрөө цагдаа болчоод сэтгэл хөрлөлөөрөө ингээд тэд нар бол дид хурандаа эднэр маш их айгүйх амьдрал ойлгоцсон хүмүүс байдаг. Тэд нарт бол бас ажлын амжилт хүсье. Тэгээд та бүхэн биднийхэн төлөө байдаг шүү. Тэгээд бас хүмүүс дор ухамсартай байвал заавал цараа дуудаал инээ тэрэ бас тэр хүн цагдаацсантай цаанаа бол арга гэрт нь бас тий аваа хөлтөн ч юм уу эхнэр хөлтөн ч юм уу найз нөхтөн ч юм уу бас арга гэртээ тэд нар ч амьдралтай шүү дээ. Заавал бидний төлөө энэ нэг хэрэг гарчлаа энэ сохтуу хүн ингээ агсан тавиад байна дуудлага гэсэн чинь хурдлаараа ингээл зарим дуур цагдаа нарын бүр дарамтлчдаг юм шиг байгаа юм. Тийм байдгүй юм шиг хүн дор ухамсартай тэгээд цагдаа нарыг ч ойлгох хэрэгтэй. Тэр цагдаа нар ч гэсэндээ бас цаана арга гэртээ бас амьдралтай хүмүүс гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Монголчууд зөвмөл болоод хүнийг муу үзчих гээл яг юм болохоор л цагдаа нарыг зарим нь загнаа л хэвээр хүний төлөө ингээд арих урсан юм шиг цагдаа нарыг ингээл хэвээр тийм л дээ. Хэвээр нэр сохтуу болохоор нь тэгэл бид нарыг ингээл сохтуу болохоор нь бид нэр ингээд тоодог байхгүй юу гэл ингээд ч юм уу тий цагдаа нарын үүдээс тийм биш шүү. Хүн болохоор өөрсдийнхөө ухамсартай авах хэрэгтэй. Хизээч цагдаа нар бид нарыг орхихгүй бидний төлөө үргэлж байна гэсэн тангараг өргөсөн болохоор үргэлж бидний төлөө байна гэж найдаж байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ бас нэмсгэл бэлтгэсэн маш их баяртай байна. Тэгээд миний амьдрал бол ийм нэг амьдрал байгаа. Намайг зарим хүмүүс постор үхээчээ гэж хэлж гин энэнд хандаж хэлгээд хүн өнөөдөр өөхөх гэж төрөөгүй. Хүн өнөөдөр амьдрах гэж төрсөн. Айлын ганц хүүг та нар өхүүлж юу тийм сайхан байгаа юм. Хүнийг өхүүлж та нар өөрсдөд нь юу олдох юм? Юу хожих юм та нар? Яадгийн би нэг айлын ганц нэг яавгүй ийм хүүхэд байгаа л биз. Тэглээгээ та нар үхэж гэж юусоо хэлж болохгүй шүү дээ. Энэ ч өстой амар муухай үг гэдэг би бас энэ зүйл санаж хэлмээр байна. Тэгээд маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд ажлын амжилт хүсье өнөөдөр шорлогондоо гарна. Яа ч юм нөгөө нэг шорлог зарж байгаа хүмүүс маань шорлогыг зөөрэ гараарай гэсэн. Тэгээд гарна. Ямар ч лээсэн. Тэгээд шорлогонд ямар ч лээсэн дуусгах гал за 9 цагаас гараад тэгэл
Өө хүүрийн 5 цагаас орж ирдэг. Заримдаа 6 цагаас. Өө бүр ядарч байгаа юм шиг. Тэгээ зарим нэг хүмүүс нь миний нүдэнд ингээд яага ингээд нүдэж ингээд давхраа орцсон юм бэ? Ленз наацсан юм. Тэгэхээр ингээд хандаж илгээд ядаргаанаас болоод ингээд ядаргаараа ингээд нийтлэнүүд ингээд давхраа орчт юм билээ. Тэгж хандж хэлээ. Тэгээд та бүхэн маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Манайхаа та нар өөдрөг байна шүү. Нэг нь нийтийн төлөө, нийт нэгийнхээ төлөө амьдрал гоё. Хүчирхийллийн төлөө хамттай. Тэгээд улс цааз гэж яриалахыг хичнээн хүн цаазлах гэдэг юм бэ. Цааз гэж яхахын хооронд тэр архины үнийг бүр эцэстэн тултал нь үнэтэй олгоод тэгээд монголчуудыг архинаас гаргана гэж дахин Монгол улсын ерөнхийлөгч маань юу хийгээд байгааг мэдчихгүй ард иргэдэн айгүй хэцүү юм шүү гэдгийг бас энэ сард танд шийдсэн. Маш их баярлалаа та бүхэндээ. Баяртай. Жаа амжилт. Шорлог ярьж аваарай. Орлого оруулаарай манайх.